хөөрг гэдэг юм чинь нэг юм ёроолтой нэг амсартай нэг сав байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ баруун гарын чигжи хурууныхаа энэ дээр тэр ёроолын тогтоогоод энэ 3 хуруугаараа түшээд энэ хөөргийг ингээ барьж штэ. Тэгэхээр энэ 3 хуруу бол тэнгэр газар лус. Тэнгэр газар лусын эрдэнэ баялагийг би чамд өглөө. Чи мөн тэнгэр газар 3 ертөнцийн эрднийг надад өгж ийн гэсэн утгаар ингэж барьдаг зүйл шүү дээ тийм үү. Ингэж барих үедээ тэр мэдчилгээнийхээ үгийг хэлдэг. Одоо жишээлх юм бол гол мэдчилгээ нь юу вэ гэхээр зэрэг хуучин жил хангирс, шинэ жил шилжирч хөгшөд хүүхэд хөрстэй, дааг далантай, бяруу булчинтай, төлөг сүлтэй, торон бүхтэй, борлон гэрсэнтэй, өн тарган, уяг сатгалан сайхан шинэлж байна уу? За нэг бүрэн мэдчилгээ байна. Энэ дотор бол хүний мэдчилгээ, сүргийн мэдчилгээ гэж хоёр юм байна. За тэр хүний мэдчилгээ гэдэг нь тэр хөгшөд хүүхэд хөрстэй гэдэг үг бол энэ хүн амын одоо хоёр эмзэг давхаргыг төлөөлүүлээд тэд нар минь дамар сайн байвал босдон бүр алцахгүй гэсэн утгатай шүү дээ. Бүх хүн гэсэн утгатай. Төлөөлөл гэж нэг одоо ярианы соёлын, хэл ярианы соёлын метонимы гэж одоо евро техник хэлээр хэлдэг. Нэг тийм юмыг их хэрэгжилж ярьдаг байхгүй монголчууд. Тэр төлөөллөөрөө дахиад малыг болохоор онд орсон 2 настай малаар дандаа төлөөлүүлж ярьдаг. Дааг далантай, бяруу булчинтай, төлөг сүлтэй, торон бүхтэй, борлон гисэнтэй. Тэгэхээр ягаад вөхөр зэрэг одоо энэ өвлийн зууд муднаар үхээгүй. Нодны хавар гараад одоо хүртэл мал хэвээрээ байгаа. 2 настай мал. Гэхдээ тэр малыг эргэтнээр нь төлөөлүүлнэ. Тэр малын хүч тэнхэл тарга твэргийг төлөөлдөг эргэтэн гэж байна. Дааг буюу адууны хүч чадлыг төлөөлдөг юм тэр далны булчин. Далан гэдэг юм. Тэн дээр нэмэлэн тогтдог байхгүй Монгол хүн. За. Үжбүр нарийн юм биш тий? Яруу булчинтай. Тэр өхрийн бол тэр булчин нь. Хоньны бол тэр сүүл нь. Хоньны тарга бишсэн сүүлийн барьж үлдсэн мэт шүү дээ тий. За тэр тэмээний бол тэр бүх тэр торм гэдэг 2 настай тэмээ. Борлон гэрсэнтэй гэдэг тэр өвчүүний хэсгийг хэлж байгаа. Тэр нөгөө тарга твэрийг нь хадгалдаг газраар нь төлөөлүүлж мэдчилнэ. Энэ сүүлийнх нь сүргийн мэд. Ягаад гэвэл би хэлсэн штэ Монголын соёл иргэншлийн хамгийн гол том бүтээл бол Монгол мал сүрэг гэдэг бүтээл. Энэ байгаль энэ зэрлэг мэндэлсэн байгаль дэлхий дээр урд нь Монгол мал гэдэг тийм амьтан байсан уу? Байгаагүй байхгүй юу? Олон жилийн сонгон үржүүлгийн туршлага дээр үндэслээд Монгол мал сүрэг гэдэг тийм нэг хүний соёлын нэг бүтээл гарсан. Энэ бол соёлын бүтээл шүү дээ. Энд чинь зэрлэг аргал угалз янгар ямаа гэж бол байх болохоос Монгол ямаа, Монгол хонь гэж юм угаасаа байгаль дээр байгаагүй. Тэгэхээр энэ бол соёлын бүтээл. Тэгэхээр тэр соёлын бүтээлээрээ мэдчилж шүү дээ. Одоо мал сүргийн мэд гэдэг маань тийм учраас